За сайн бацхан үзэгчдээ өнөөдөр Single Inferno-гийн талаар ярилцъя. Single Inferno мэдгүй хүн байх юм бол Inferno хэмэх яахтай л газар хосоо олох гээд өмнө солонгосын залуучууд ирсэн байгаа. Унтахад тааруухан, хоолунд нь муутай. Гэхдээ та хосоо олчих юм бол Paradise хэмэх газар руу явах боломжтой. Paradise нь зочид буудал, якустай, орчин гой хоолтой. Энэ үед та 3 асуултыг асуух боломжтой. Эхний асуулт нас, хөрөнгө, ажил мэргэжил. Inferno-гийн тохиолдолд байгаа тохиолдолд энэ асуултыг асуух боломжгүй. Тиймээс гэс хосоо олоод энэ Paradise явах нь зорилго нь байгаа. Inferno-гийн залуучууд далайн ирэг дээр сууцгаацсан шинэ оролцогчтой хүлээж байгаа. Эхний оролцогч энэ эмэгтэйг ирэхэд ирчүүд нэг тоосон шинж. За. Дараагийнх нь холоос нэгэн эмэгтэй алхаж ирж байгаа. Шар даашинцтэй. Энэ эмэгтэйгийн өргөн мөртөө зөө. Тэгэд хөхн нилээн том хэдий турхаач гэсэн даашинз нь бол биеийг нь нилээн тодтоод гаргаад ирсэн. Энэ эмэгтэйг Chominasу гэдэг энэ эмэгтэй бол жинхэнэ Single Inferno-гийн давс хожиг гаргаад ирсэн эмэгтэй байгаа. Эмэгтэйг суухад хинч одоо эхний эмэгтэйг ирэх нэрийг нь асууж байгаа бол Chominasу дээр шууд 3 залуу харж байгаа. Subin, Sengi, Li нэрийг нь асууж байгаа. Чаа хин гэдэм бэ гэсэн чинь. Чаа гэж хэлээл. Чагийн ярьж байгаа нь цаанаасаа сэтгэл татам гоё нэрхтэй хүнийг нэг татах өвдстэй тийм хүн байсан. Өөрөө нэлээд чөлөөтэй шулуухан дөө төрлийн тиймэрхүү хүн байсан. Удалгүй хоолны материалаа цуглуулах улсын эр имээрээ азар Ли Чойтой тарчдیں۔ Лигийн хувьд Нью-Йоркд байдаг, англи хэл нэлээд сайтай. Октодоос дандаа нэг л асуулт ихний үед асуудаг. Чиний англи хэл чи хэрвээ? Би англи хэлээр ярихдаа илүү тухтай байдаг солонгос хэлнээс Chominasу Австрал төрсэн Америк, өмнөд Солонгос, Канада зэрэг улсуудаар амьдарч байсан тул англи сайтай тухайн хоёр маань англиар яриад Chominasу ч гэсэн хөөрхөн нэг ихтгэл найдварыг төрүүлж өгöd байгаа. Лин чаавас тэгэл бас бүчгээлгүүдээ гэл үзэл оройн нь хоол хийх явц болдیں۔ Лин хөөрхөн туслахгаал Chominasу дээр очисон чи Chominasугийн хавьжууд Сэни хэмэх энэ залуу харснаа Ли чи цаана очиод жоох юм хумаа хийчихээ гэж ширээлүү шууд гүйчтий. Лид бүр ямар санагдсан бэ? Аимшигтай. Сэнилийн талаар ярилцъя л да. Сэнилийг та нар хардаа хэдэн оных юм шиг харагдаж байна. Энэ залуу дөнгөж 2001 оных гэвд одоо энэ залуу харахад муу дүрийн залуу шиг л харагдаад байгаа. Гэхдээ энэ залуу охтуудтай айгүй эвлэхин ярьдаг, сэтгэл татан байдалтай одоо тэнгисийн иргэн Чинзоо юм уу да. Хүмүүс Чинзоог бол нэлээ үзэн ядаад байдаг. Гэхдээ тэнгисийн ирэг дээр Чинзоо байхгүйсэн бол бас давсгүй цөөн шиг нэлээ өдөртэй байх байсан шүү дээ. Тэнгисийн иргэн сэлсэн нэгийн. Сэнил Chominasу хоёр багахан тухайн хоол хийх явцдаа би биетэйгээ ярилцсан. Энэ үеэс хойш ямар ч контакт гарах боломж байгаагүй. Маргааш нь болсон тэмцээн зохион байгуулагдсан. Энэ тэмцээн дээр нь бөмбөг шидэн эрэгтэй эмэгтэйтэйгээ нэг баг болоод Subin маань Chominasутай нэг баг болчтой. Subin баярлал. Subin-ийн хувьд яриа л та бейсболоор тоглодог байсан шүү дээ. Мөрнийхэн булчин нэлээд гоё юм л яг бөмбөг шидэж явах хавцад биеийн тэр булчингийн ялгарл бүр янзын харагдж байлаа. Chominasу араас нь ингээл твэрсэн бөмбөгнөөс нь бултаад харамсалтай нь энэ хоёр маань ялагдсан ч гэсэн айгүй сонирхолтой зүйл нь заяа. Хийсэн хэмэх энэ залуу Subin сайн, Subin-ийн араас гүдэг. Та нар боддоо хийсэн Subin дээр очиод би чамд юм хэлэх гэсэн юм гэсэн чинь Subin юу ч хэлгүйгээр Chominasу дээр очсноо хойлоо ярилцах зүйл байна гэж авдیں۔ Хийсэн бүр ямар санагдсан болоо. Chominasу Subin хоорондоо ярилцаад тухайн хоёрын яриа маань зөөлхөн биений нийлгсэн Subin асуудаг. Чамд ямар хүмүүс таалагддггүй гэсэн чинь над хүн болгонтой ингэж сэтгэн алцгантай хүмүүс таалагддгүй маа гэж өөрөө тэгж хэлсэн шүү заяа. Энэ яриаг нь та бүхэн сайн санаатаа байгаарай. Сэнил хэмэх залуугийн хувьд тухайн тэмцээн дээр нь төрүүлээд Kim Min-ji хэмэх бүсгүүтэй Paradise авсан. Энэ хоёрын яриа бүр айгүй хөөрх. Энэ хоёрыг төгс бараг хосууд болчихвол зөгцөн гэмээр заяа. Kim Min-jiгийн хувьд 1996 оных хөнгөн атлетикийн тамирчин Kim Min-ji Сэнилийн 2001 оных гэдгийг мэдээд бүр гайхтал авсан. Гэтэл Kim Min-jiгийн хувьд Сэнил хэмэх залуугаар сэтгэл нэлээд халтарсан. За энэ хоёрын харилцаа нэлээд гоё болсон. Энэ хоёр бүр хосууд болчихосоо гэж би бүр залбирч байна. Маргааш оройн өдөр нь болсон.
За хосууд болохоор хүмүүс маань биеиндээ шоколад тарааж өгөх ёстой. Улаан шоколад маань чи надад таалагддаг шүү. Шар шоколад маань би чамайг илүү их цаашаа мэдхийг хүсэж байна гэсэн үг. Энэ шоколадыг тарааж дууссаны дараа ээлж дараалал посткардуудаас асуултууд гарч ирсэн. За асуулт номер 1 сүбин дээр ирсэн. Эсрэг хүйснээс чинь хамгийн их таалагдж байгаа хүн хин бэ гэсэн чинь хийсүн хажууд нь суудсан байгаа. Босож явсноо чаминаас үгийн хажуу суучтیں۔ Тэгэл чаминаас юм байлаа. Хийсүн нь болохоор нилээ үгүй байдалд орсон. Тухайн хүний асуулт нь болохоор одоогоос таны экстэй чи хамгийн төстэй хүн хин бэ гэсэн чинь сүбинийг сонгосон. Экстэй нь ямар ч төсгүүч гэсэн зүгээр сүбинийг намайг сэтгэлийг ойлгосоо гэсэндээ сүбинийг сонгосон юм байлаа. Дараагийн асуулт чаминаас дээр ирж байгаа. Дараагийн Paradise-д хинтээ цуг явахыг хүсэж байна вэ? Чаминаас үгийн би энэ чаминаас үг хариулахдаа ингэж утсан нэлээд их тактик ашигласан байх. Чаминаас үг мэдж байгаа зөө. Түүний араас лиг гүйж байгаа. Single баг зэргийн дуртай байгаа гэдгийг ч мэдж байгаа. Гурав дахьт нь сүбин бол угаасаа баталсан. Тиймээс энэ гурвын залуу гурууланд нь ихтгэл найдвар төрүүлээ. Зүгээр шал танихгүй тис ондоо хүн сонгочихъя гэд бүх хэмээх залууг сонгоцсон. Хүмүүс бүр гайхацгаад за энэ бүр шал худлаа болчлоо гэдэг хүмүүс бол бүгд мэдчихсэн. За дараагийн асуулт нь Single дээр ирсэн. Шоколадаа хинд өгсөн бай? Улаан шоколадаа Kim Min-ji сайн байна. Залуу шар шоколадаа Chomинаас төгсөн гэдэг. Chomинаас төгсөн гэсэн Chomинаас Single гэхдээ тэгэхээр надад бас жоохон талтай юм байна гэдгийг бүр ингээ баттгаад ойлгоод авчиж байгаа. За Kim Min-ji болохоор өсмсөн ингээл бүр амин стресссэн байдлаар харагдсан. Kim Min-ji дээр асуулт нь ирээл дараагийн Paradise хинтээ цуг явахыг хүсэж байна гэсэн чинь жинхэнэ альфа эмэгтэй шиг зөө. Single энэ гарыг нь татснаа алив энэ хоёлоо хундаглыг ууж байгаа нь бүр нэлээд хөөрхөн хайр татам харагдсан. Чаминаас үгийн асуулт ирдэ. Одоогоор таалагдж байгаа эсрэг хүйсний хүн чинь Single-ийг сонгочтын сүбин бүр амар урам хугарж байгаа харагдсан. Single дээр асуулт ирж байгаа. Энэ зөө та Paradise руу шинэ хүнтэй явмаар байна уу? Хуучин хүнтэй явмаар байна гэсэн асуулт. За хуучин хүн бол угаасаа Kim Min-ji гэдэг бид мэдж байгаа. Шинэ хүн бол Chamin-su. Тэгсэн чинь шинэ хүнтэй явмаар байна гэжтэй. Хүмүүс бүр гайхацаад урам нь хуураад Chamin-аас бүр үнэхээр баялж байгаа харагдсан. Kim Min-ji бүр тэгээд болцсон. Kim Min-ji дээр асуулт нь ирээл эсрэг хүснээ хамгийн таалагдж байгаа хүн. Хичнээн Single ургасан юм шиг гэсэн мэдрэмжийг авч байгаа гэсэн Kim Min-ji альфа эмэгтэй шиг хүүдийг нь татснаа чиштэй мангархан байна гэсэн бүр айгүй хөөрхөн санагдсан. Удалгүй энэ бүхэнд хараад Single Chomинаас өдөр очиод хоорондоо ярилцъя гэдэг. Ингээд бодонгод Single одоо Kim Min-ji хайх гээд байгаа юм шиг. Хайхан чашаа яг өөр харилцаануудыг хүсэж байгаа ах л та. Single Chomинаас өдөр очиж хоёулаа хамтдаа ярилцгаа. Тухайн хоёр маань ярилцсан. Chomинаас үгийн толгойд тухайн үед ярилцж хахад нэг л зүйл бодогдоод ирсэн. Энэ болохоор сүбин. Сүбинийг хамаагүй ингэж явуулж болохгүй гэдэг тухайн яриаг эвтэйхэн таслаад сүбин дээр очиж ярьсан. Энэ яриа нь болохоор сүбин Chomинаас хоёр ярьж хахад би бол сүбинийг бол бас хүндэлсэн энэ талаар. Ягаад гэх юм бол өөртөө гоё стандарт тавиад намайг хүндлэхгүй байх юм бол би энэ харилцааг тасалж байна гэсэн шиг. Chomинаас сүбиний хооронд тийм төмөр ханыг үүсгэсэн би хүсэхгүй байна. Би илүү хийсүнийг илүү сонгож байна гэсэн. За Chomинаас айгүй тэр яриаг нь сонсоо шоконд ороод өөрхийн найз уулах лидер очиж ярилцсан. Лич явахтай чаас friend zone тулцсан хүний нөөцөд байдаг шиг л залуу. Бүх эрэгтэйчүүд ямар сонголтог болгох юм бол лиг сонгоно гэж байгаа юм шиг. Лич тэрийг ойлгохгүй жоохон тийм мангардуу хүлдүү төмс залуу. Маргааш нь болоод сүбин ерөөсөн Chomинаас ханд өгдөггүй юм. Тэгэл Chomинаас хараад гайхаад ингээл obvious хийсүүдээ ингээл халамж тавьж байгаа хараад Chomинаас бүр уурлаад хүчг гэлээ. Тэгэл болохоо байчаал миний бүр гиз өвдөд байна гэсэн чи гиз өвдөл гарсан чи хинж гарч ирэхгүй тоодгүй юм. Тэгэл тэрэндээ бүр улам бүр шархлаад лидерийг ярьж байгаа эмэгтэйчүүд бикинигээр өгч тусалдаж штэ. Одоо надад хинж бүр анхаарал хандуулахгүй юм. Яг үндэ бол сүбиний илүү яриад байгаа гэдгийг мэдж байгаа. Лич яах вэ? Тэгээ чаас фрэнд зулсан нөхөр найз нь юм шиг тэгэл яриад байгаа. Найзын итгэл найдвараас хосууд болох гээд байгаа. Лич хотлоо өмнө ойлгож байгаа юм шиг царай гаргаад
заавалгүй маргааш нэгэн тэмцээн болсон. Энэ нь болохоор дан ирчүүдийн хооронд тэмцээн. Эхний хоёр байр нь Paradise явах их. За энэ тэмцээн дээр эхний байр нь бол ойлгомжтой шин хэмээх залуу. Шиний биеийн бүтцийг харах юм бол нэлээд булчингийн масс ихтэй бусдаасаа хавь илүү ялах нь бол тодорхойсон. Шин бол 1 номерт орсон. Хоёрт нь хэн байх вэ? Би энийг тоглож байхад бүр нэлээд стресс зүдсэн. Яагаад гэх юм бол синилэг хожигчоос гуйжин аюул чаминаас аваад Paradise явна. Ким Минжээг одоо хаях бах та. Ким Минжэ бүр ямар эвгүй байдал орох болтоо гэж бодож исэн чинь синил төрүүлсэн. Синил төрүүлээл Paradise руу хэнийг авчих вэ гэсэн чинь Ким Минжэ гэдэг нь бүр энэ хэсгээр нэлээд гайхсан. Синил бол нэлээд гой санагдсан. Тэгэл Paradise Синил Ким Минжэ хоёр ярилцал чи яа наваа сонгосон юм бэ гэсэн чинь хариулт нь нэлээд хөөрхөн. Учир нь чи шарсан дахиад идмээр байна гэсэн. Тийм учраас би ялахыг хүссэн. Та бүхэн юу гэж бодож байна? Интернет дээр Чаминаас хүмүүс бол нэлээд муулж битсэн байлээ. Эгогон тижих ядцсан ирчүүдийн анхаарахгүй бол үхч гэдэг сонин хүүхэн байна гэсэн. Ерөнхийдөө бол солонгосын хүмүүс болоо дэлхийн нийтээрээ Чаминаас жоохон бүүлжсэн. Гэхдээ Jasmine хэмэх бүсгүй өмөрөө залуу сайн чинь зүгээр шоу штэ. Хүн рүү ингэж дайрах бол бүдүүлэг шүү гэж хэлсэн. Та бүхэн юу гэж бодож байна? Энэ үнэхээр бүдүүлгүй эсвэл Чаминаас үгийн зүг, Чаминаас нэвтрүүлгийн үнэхээр гой сонирхолтой болгож чадж гэнэ үү? Та бүхэн юу гэж бодож байна? Доор комент өгүүлдэгээрэй. Баярлалаа. Баяртай.